Сайн байцгаана уу, энэ удаагийн дугаараар хөрөнгө оруулалтын вакцины талаар мэдээлэл өгнө. За энэ сэдвийнхаа хүрээнд нэг бүтээгдэхүүний голчлон ярина. Энэ ETF буюу Exchange Traded Fund гэсэн бүтээгдэхүүн байгаа. За энэ нь бол биржээр арилжаалагдах боломжтой сан гэсэн утгатай. Тэгэхээр сан нь өөрөө ингээд олон хүмүүсийн мөнгийг нэгт хийж цуглуулад мэрэгчлэтнүүд нь олон төрлийн бүтээгдэхүүнүүд хуваарлсан байдаг. Тэгэхээр хуваарлаад ингээд нэг тийм сагсаалгацсан байгаа маш олон төрлийн хувьцаанд эсвэл бондод эсвэл товарт оролцсон байгаа. Тэгэхээр яг эдгээр олон төрлийн бүтээгдэхүүнд оруулсан сангийн нэг жирхийн биржид арилжаалагдах одоо шууд худалдаа авах тийм хувьцааш худалдаа авах боломжтойгоор тавьсан байгаа учраас та түүнийг худалдаа авснараа тэр олон бүтээгдэхүүнд оруулсныг бас давхар эзэмшиж байна гэж ойлгож болно. За жишээлбэл Америк нэгдсэн улсын SPY гэдэг ETF байна. Энэ нь өөрөө 500 компаниг дотроо багтаасан байдаг. Тэгэхээр та нэг л бүтээгдэхүүнийг худалдаа аваад 500 компани нэгэн зэрэг тодорхой хэмжээгээр авч яана гэсэн үг. Ингэснээр ингээ олон компани багтаасан учраас өндөр үнэтэй өртөгдөг гэсэн үг бол биш. ETF-үүд ерөнхийдөө $20-30 эсвэл $200-300 байх нь бол түгээмэл байдаг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн танд бага өртгөөр маш олон төрлийн бүтээгдэхүүнийг нэгэн зэрэг авах. Тэгээ бас нэг талд ийм олон төрлийн бүтээгдэхүүнийг нэгээр нь цуглуулна гэвэл нэлээд одоо явдал судалтай, үр дүн өндөртэй ажил болно. Тэрийг бол хэлбэрчилж байгаа гол давуу талтай байгаа. За дараагийн давуу тал гэвэл вакцины эрсдлийг ер нь хөрөнгө оруулалтын эрсдлийг нэлээд бууруулдаг. За нэг ширхэг компани хувьцааг худалдаа авах бол ер нь бол эрсдэлтэй бид бүгд мэднэ. Өсөлт болон уналт хэлбэлзэл өндөртэй байх боломжтой. Нэг унжих юм бол буцаад сэрэгтэй удаан хүлээлт үүсдэг ч юм уу тиймэрхүү асуудлууд бол түгээмэл байдаг. Гэтэл одоо жишээ нь 500 компани ингээ багцлаа авсан байхад нэг 20 компани магадгүй 50% уналт нь тийм сүртэй нөлөөлөл үзүүлэхгүй байж болно. Тэгэхээр харьцангуй ер нь одоо эрсдэл ийм уналтаас бол өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгон худалдаж авч болно гэсэн үг. За 2019 оны байдлаар бол нийтдээ 6970 ETF бүртгэлтэй байдаг гэсэн тооцоол байт юм байна. Тэгэхээр энэ олон ETF-с алийг сонгох вэ гэдэг бол бас нэлийн ажил шаардах байх. Тэгэхээр энэ ажлыг хөнгөвчлөх үүднээс ерөнхий шин чанараар нь 4 төрөлд хуваагаад мэдээлэл өгөө. За тэгэхээр эхлээд болвол индексүүдийг даадаг ETF-үүдийн талаар мэдээлэл өгье. Ихэнх ер нь томоохон ETF-үүд ихэвчлэн индексийг даадаг. За индекс нь өөрөө юу юм бэ гэхээр тухайн зах зээлийг ингэж илэрхийлж байгаа нэгэн үзүүлэлтийн за үүнийг одоо илүү ойлгомжтой болгох гэж жишээ гаргах хэрвэл Монголын хөрөнгөний бирж дээр топ 20 индекс гэж байгаа. Энэ индекс ямар учиртай вэ гэхээр хөрөнгөний бирж дээр хичнээн 197 компани байгаа ч гэсэн энэ дундаас 20 ширхэг одоо хамгийн зах зээлийн үнэлгээ өндөртэй хүмүүс одоо сайн худалдаа авдаг хөрөг чадвар өндөртэй гэсэн 20 компаниас сонгоод за эдгээр 20 компани манай зах зээлийг одоо илэрхийлж чадна гэд нэг үнэлгээ тогтоочж байгаа. За тэгээ энэ дотор нь байгаа 20 компанийн ханшийн өөрчлөлтөөр нь тухайн үнэлгээг нь шууд хамааралтайгаар дээшээ доошоо болж байгаа. За яг энэ одоо процесс бол энэ хугдахуун бол бүхэл биржид байгаа. Жишээ нь Америкт бол Dow Jones байгаа, S&P байгаа, Nasdaq байгаа, Хятад Хансен, за Японд Nikkei, Герман DAX гэх мэтчлэн олон төрлийн индексүүд байна. За эдгээр индексүүдээ бас яг Монголын биржтэй адилхан тий хамгийн том, хамгийн гоё гэсэн брэндүүд, хамгийн нэр хүнд бүхий нэрийн үзэлсэн компаниудаа бол оролцсон байгаа. Тэгэхээр энэ индексийг бид нэр ингээд шууд л худалдаа авах боломжгүй энэ ч өөрөө ингээд нэг тийм илэрхийлж байгаа одоо бүтээгдэхүүн болохоос шууд худалдаа авах боломжгүй. За гэтэл сангууд яаж яана гэхээр яг одоо жишээ нь S&P 500 дээр бүртгэлтэй байгаа 500 компанид нь дагаад хөрөнгө оруулцдаг. Тэгэхээр яг энэ индексийн ханшийн өөрчлөлттэй шууд хамааралтайгаар ханшийн өөрчлөгдөх багцыг үүсгэж байна гэсэн үг. За энэ ажлыг бол одоо бидний өмнөөс ингээ хийгээ өгч байгаа учраас бид нэр зөвхөн SPY гэдэг бүтээгдэхүүнийг биржээс худалдаад авчнаа гэж ойлгож байна. За дараагийн танилцуулах
арай өөр төрлийн ETF гэвэл энэ индексүүдийн одоо салбараар нь задлсан ETF-үүдийг ярих гэж байна. Магадгүй та ингээд бүхэлдэн 500 компани хувьцааг авах нь одоо тийм тохиромжтой санагдахгүй байж болно. Ягаад тэгэхээр зарим компаниуд нь зарим салбарууд нь өсөлттэй, зарим салбарууд нь уналттай байж болно. Тэгэхээр та эндээс сорчлох боломжтой. За жишээ болгоод энэ SPY-ийн одоо нэг жишээн дээр л яваад хэлэх боломжтой. SPY-ийн яг салбараар нь задлсан жигсаалтыг бол оруулж байна. Энэ бол нэг 10 жигсаалт байна. Энд нь яг материал, эрчим хүч, санхүү, технологи хэмжлэнгээр ингээ салгацсан байна. За ингээд ханшаахан үзүүлэлтийн өөрчлөлтийг харах юм бол 20 он гарснаар бол ихэнх салбар уналттай байгаа. Гэтэл эрүүл мэнд болон технологийн салбар бол өсөлттэй хадгалсаар байна. За яг ковидын нөлөө хэтэрхий өндөр байна гэж үзээд магадгүй 3 жилийн хугацаанд нөлөөллийн одоо хашийн өөрчлөлтийг харах юм бол эрчим хүчний салбар бол нэлээд уналттай байгаа юм байна. Гэхдээ технологийн салбар бол бус салбараас маш өндөр өсөлттэй буюу 90.9% өсөлттэй байна. Тэгэхээр та цаашд магадгүй яг технологийн салбар нь л одоо үргэлжлэж өсөх байх ч гэдэг юм уу, эсвэл яг энэ хуучин үзүүлэлтээр нь гаргаад сорчилж авъя гэх юм бол XLK гэсэн тэгэртэй бүтээгдэхүүнийг зах зээлээс судалдаа авахд яг энэ SPY дээр бүртгэлтэй компаниудаас яг технологийн салбарт хамралтай компаниудыг багцлаад авчиж байна гэж ойлгож байна. За дараагийн бүтээгдэхүүн бол мөн салбартай холбоотой. Гэхдээ энэний онцлог нь өмнөхөөсөө ялгаа нь юу вэ гэхээр индекстэй нэг их хамааралгүйгээр яг ингээд салбарт нь анхаарал хандуулж байгаа. Одоо хичнээн технологийн компаниуд одоо Америкийн технологийн компаниуд сайн ч гэсэн Япон, Герман, Хятад, Солонгосын компаниуд ч гэсэн маш амжилттай явж байгааг бид нэр харж байна. Тэгэхээр яг энэ олон улсын технологийн компаниудыг цуглуулсан ETF-ийг сонгоё гэдэг бол бас боломжтой. За бас эрүүл мэндийн салбарт сүүлийн хугацаанд нэлээд хүлээлт үүсэж байгаа. Яг аль компани одоо вакциныг төвлөрж гаргах юм бол яг тухайн компанийн олчих юм бол маш гоё хөрөнгө оруулалт болох юм биш үү гэдэг хүлээлт бол ер нь бол бүх хүнд байгаа. Тэгэхээр магадгүй одоо вакцины хөгжүүлэлт нэлээд сайн явж байгаа хэд хэдэн компани та өөрөө судалж мэдээд ч юм уу яг эдгээр компаниуд нь оролцсон ETF юу байна вэ гэдэг эрүүл мэндийн салбарын ETF-үүдийг бас хайх боломжтой. Тэгэхээр яг энэ одоо вакцины олчих юм бол энэ ETF-тэй бас нөлөөлөлт сайтай байх боломжтой гэж ойлгож бас болно. За энэ мэтчилгээр бас алтны аль нэг компанид хөрөнгө оруулж ирснээс алтны компаниуд хөрөнгө оруулдаг ETF-ийг бас авъя гэдэг бол бас боломжтой. За энэ мэтчилгээр та яг ингээд салбараар нь сонгоод улс үл харгалзан цуглуулсан ETF-ийг бас хайгаад бид нартай бас ярилцаад сонгож болно. За дөрөвт нь гэх юм бол ерөнхийдөө босод сонирхолтой байж болох ETF-үүдийн талаар дурдъя. Тэгэхээр ETF-ийг ер нь ямар ч бүтээгдэхүүнээр ингээд суйрлуулаад гаргаж болдог. Жишээлбэл бүр бондон дээр ч гэсэн гаргаж болно. Үүний жишээ гэвэл TLT гэсэн тикертэй ETF байна. Энэ нь Америк нэгдсэн улсын засгийн газрын 20 жилээс дээш хугацаатай тогтмол өгөөжтэй бондуудад хөрөнгө оруулсан ETF. Тэгэхээр одоо яг ийм төрлийн бондын зах зээл нь хэрэг өсөлттэй байх юм бол энэ ETF бол өсөлттэй байна гэж ойлгож болно. За эсвэл та яг ингээд технологийн салбарт тэр дундаа яг зөвхөн сошиал медиа талдаа яг энэ хэсэг нь илүү хөгжих байхаа гэж бодвол бас мөн сонголт байгаа. Энэ SOCL гэсэн тикертэй яг Global X Social Media гэсэн ETF байна. Тэгэхээр магадгүй яг зөвхөн Facebook, WeChat ч юм уу те яг энэ сошиал медиа талдаа салбарт хөрөнгө оруулах гэвэл бас яг ингээд ангилсан байна. За эсвэл одоо яг ингээд нэг үеийнхний хэрэгэлдэг бараа бүтээгдэхүүн хэрэгэлдэг сонирхол дээр нь бас үндэслээд гаргацсан ETF гэж байгаа. Энэ бол MILN гэсэн тикертэй бүтээгдэхүүн байна. Одоо 1980-аас 2000 оны хооронд төрсэн хүмүүсийн хэрэглээнээр нь үндэслээд гаргасан гэсэн үг. Яг тэдний хэрэгэлдэг сонирхлын татдаг
сошиал медиа эсвэл одоо санхүүгийн хэрэгсэл, бүтээгдэхүүн үйлчлэгээ, хувцас, хоол яг тийм юмнуудад нь ингээд дагаад хөрөнгө оруулсан. Тэгэхээр яг 80-аас 2000 оныхны хэрэглээ бас одоо нэлийн чадамж нь өндөр болсон. Тэр ч утгаараа яг энэ бүтээгдэхүүнүүд нь илүү өсөлтөд байх боломжтой гэвэл энэ бас нэлээд сонирхолтой ETF байж болно. За энэ мэтчлэнгээр ETF бол маш олон төрөл байж болно. Тэгэхээр та өөрөө яг сонирхсон салбар эсвэл яг сонирхсон тийм ETF байт юм болов уу гэдгээд хайгаад Google-ээс сайжруулна, эсвэл бид нартай холбогдоод бас ярилцаж болно. Тэгэхээр ийм олон ETF байхад бид нэр алийг сонгох вэ гэдэг дээр бас тодорхой хэмжээний шалгууруудыг бол тавих хэрэгтэй. За энэ талаар бол нэг хэсгээрээ. Тэгэхээр бид нэр юуны өмнө бол ETF-ийг харахтаа нийт хөрөнгөийнх нь хэмжээг нь харах хэрэгтэй. Маш олон ETF байгаа. Гэхдээ ийм жижигхэн нэг хүн мэдтгүү ETF сонгож байгаа юм бол тэр нь өөрөө хөрөх чадвар султай буюу та буцаага зарах гэсэн чинь авах захиалга багтай, эсвэл авах зарах ханшийнх нь одоо spread зайн хоорондоо хол байж болно. Тэгэхээр ийм одоо нөхцөл үүргээ авчихгүй тулд ер нь ийм олон сонголт байхад аль болох том хөрөнгөтэй, том санг сонгох хэрэгтэй гэж зүйлээ. За дараа нь бол вакцины барилтан дээр нь бид маш нарийн анхаарал хандуулах хэрэгтэй. Одоо жишээ нь S&P 500 дээр 500 компанид хөрөнгө оруулсан гэж хэлсэн. Гэхдээ энэ 500 компанида бүгдэнд нь ингээд жигт хуваарлцсан асуудал бол биш. Зарим компанид нь өндөр дүнгээр, зарим компанид нь бага дүнгээр оруулсан байгаа. Тэгэхээр өндөр дүнгээр оруулсан компаниуд нь бол мэдээж вакцины ханшид нь өндөр нөлөөлөлттэй байна гэж ойлгож байна. За S&P-гийн жишээн дээр бол нийт хамгийн өндөр дүнгээр эзэмшдэг 10 хувьцаа нь вакцины 26.7% эзэлж байна. Тэгэхээр яг энэ 10 компани хувьцаа магадгүй жижигхэн хэмжээгээр, бага хэмжээгээр эзэлдэг компани хувьцааны өөрчлөлтөд бол харьцуулшгүй өндөр одоо нөлөөлөлттэй байж болно гэдгийг бол анхаарах хэрэгтэй. Тэгэхээр та ер нь тухайн вакцины яг юу байгаа юм бэ? Тэр вакцтай яг тэгээ ямар жингээр жинэлж мөнгө оруулсан бэ гэдгийг харах хэрэгтэй. Нэг бол бүх ETF-үүд дээр мэдээлэлүүд нь бол нэлээд байж байдаг. За мөн яг энэ тухайн ETF-ийг гаргаж байгаа ардталт нь ямар байгууллага байгаа юм бэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй. За мэдээж одоо хүссэн байгууллага болгон ETF гаргаад байх боломжгүй, тусгай зөвшөөрөл авах хөрөнгө оруулалтын менежментийн компани байх хэрэгтэй. Гэхдээ энэ дундаа бас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хэн бүхний танил компани байх юм бол бас зүгээр. Энэ бас цаанаа илүү баталгаатай хөрөнгө оруулалтын одоо мэргэжилтнүүд нь илүү сайн байна гэдгийг илэрхийлэх болно. BlackRock эсвэл Miri ч юм уу тиймэрхүү том компаниуд байвал бас зүгээр. За тэгээд хэрвээ та сонирхвол бас ногдол шигийг сонирхож болно. За ETF маань яг хувьцаа шиг бас ногдол шиг тараа юу гэсэн үг вэ гэхээр дотор нь одоо вакцины эзэлж байгаа компаниуд нь ногдол шиг тарах юм бол ETF нь бас ногдол шиг тараана гэсэн үг. Тэгэхээр та хэрвээ ийм тогтмол өгөөж сонирхож ивэл хамгийн өндөр ногдол шиг тараадаг ETF ч юм уу тиймэрхүү байдлаар хайгаад бас одоо худалдаа авах боломжтой. За яг одоогийн байдлаар бол ETF худалдаа авахдаа магадгүй та богино хугацааны үзүүлэлт гэхээсээ илүү урт хугацаа, дунд хугацааныхаа үзүүлэлтийг харуул зүгээр болов уу гэж бодож байна. 20 он гарснаар бол яг энэ цар тахлын нөлөөлөлтөй холбоотойгоор ихэнх одоо бүтээгдэхүүнүүд унтсан байгаа. Тэгэхээр та магадгүй 2-3 жилийн ханшийнхны үзүүлэлтийг харуул илүү танд юм бодит мэдээлэл өгнө гэж бодож байна. За тэгэд ETF худалдан авахын тулд та юу хийх хэрэгтэй вэ гэхээр зүгээр л одоо яг хувьцаа авах гэж байгаа шиг зүгээр гадны ялны бирж дээр данстай байх хэрэгтэй. За ингээд бас манай компаниар Apex Capital үнцасны компаниар дамжуулан оролцох боломжтой, бид нартай хамтран ажиллах боломжтой. За тэгээ яг энэ бүтээгдэхүүний талаар ETF-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг бол жижиг хэмжээний нийтлэл байдлаар оруулсан байгаа. Холбоосын доор оруулъя. За тэгээ бас манайхтай хамтраад яг энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад ярилцаад сонголтоо хийе, багцаа бүрдүүлье гэх юм бол дансны хүсэлт явуулах боломжтой. За бас дансны хүсэлтийн линкийг доор оруулъя. За энэ удаагийн дугаараа энэ үргээд өндөрлөё. Баярлалаа.